Оюутан залуусынхаа онолын мэдлэгийг баттган туршлагатай, чадвартай инженер бэлтгэхэд анхаарч, Робокон тэмцээнд жил бүр багаан өрсөлдүүлдэг сургуулийн нэг бол Хөдөө аж ахуйн их сургууль. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулиас энэ жил Робокон тэмцээнд 2 баг оролцохоор бэлтгэж байна. Механик инженер, цахилгаан хангамжийн ангийн оюутнуудаас бүрдсэн 2 баг, нийт 13 гишүүнтэй. Баг болоод 7 хүүхдэд ажиллах бол хүн сонирхолтой. Бүгдээрээ нөгөө нэг сэтгэлтэй болохоор тэгээд маш идэвхтэй, бүтээлтэй. Ер нь нэг баг гэдэг одоо бүгд яг нэг ижил санаатай. Одоо бүгд зорилгоо нэгтгэх ёстой. Манай багийнхан бол яг тийм. Механик хийц тал дээр нь ажиллаж байгаа. Гэхдээ хүүхэд болоо одоо зөвхөн нэг талаа барихгүй. Тэгэл олон тал одоо програм, электроник, тэгээд металл хийц тал руугаа тэгэл бүүнөрөл одоо нэг юм аяжээд дараагийнхаа юмыг хийдэг. Тэгэл олон талын мэдлэгтэй л болох явж байгаа. Үеийнхээ хүүхдүүдээс илүү л мэдж авч байгаа. Робоконоос ерөнхийдөө одоо хичээл дээр үзэж байгаа маа шууд практик дээр үздэг. Өөрөө гар бие дааж хийдэг. Одоо би 2016 онд Робокон тэмцээнд ороод нэг энэ жилдээ ханаа 2 дахь удаа орж байна. Би 10 жилийн болохоор нэг Робокон тэмцээнд орно гэж мөрөддөг гэсэн. Тэгэд мөрөдөл байсан. Тэгээд робот гэж яг юу вэ? Яг роботыг яаж хийдэг нэ? Цахилгааны эхлээг нь яаж усарддаг? Роботыг хийснийхэн дараа яаж өдөрддөг гэх мэтчил ингээд бүх зүйлүүдийг роботын дээр байдаг бүх зүйлүүдийг надад бол мэдчих авсан. Тэгээ энэ жил болохоор тэр мэдсэн мэдлэгээ ашиглаад нэр 2 роботыг босгоход туссан. Багийнхныг нэг зорилготой нэгдмэл ажиллагаатай болгоход багийн удирдагч багшийн үүрэг оролцоо их. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулийн багийн удирдагч багш Нямдарж, Монгол Улсын их сургуулийн физик электроникийн сургуулийн төгсөгч бөгөөд оюутан байхдаа 3 жил дараалан Робокон тэмцээнд оролцож байсан туршлагатай. Ажил дээр гарснаас хойш тэр ийхүү Робоконы багийг удирдан ажиллаж байна. Ерөнхийдөө энэ жил дан шинэ хүүхдүүд аваад ингээд эхнээс нь ингээд бэлдээд програм гэж юм байдаг шүү, ингэж удирдах шүү, ингэдэг шүү гэдээ явхад одоо манай 1-р курсын хүүхдүүд тэгэхэд роботоо өөрсдөө програмчлаад ажлуудад явах тийм хэмжээнд хүрсэн. Тэрийг харж л одоо урам зориг авч урамшиж байна да. Болохгүй бүтггүй юм байвал тэгэл багш руугаа багшаасаа л асууж байгаа юм чи. Байхгүй байлаа ч гэсэн одоо нийтээр шууд багшаа тэр нь болохгүй нэг хүү гэл байнгын зөвлөгөө авдаг. Аз нухан далайн бүсийн орнуудын 2017 оны роботын тэмцээний СТВ-4 Японы Тосинкё тоглоомоос ихтэй. Роботууд дэвүүр мэт хөнгөн тавгийг тодорхой зайд шидэж тавцсан дээрх бөмбөгийг унгаана. Ийхүү бөмбөгийг унгасны дараа тавгаан тавцсан дээр амжилттай байрлуулснаар оноо авах юм. За ер нь энэ жилийн хувьд бол өмнөх жилүүдийг бодвол харьцангуй амархан гэх юм уу да даалгавар нь харахад амархан. За бусад жилүүд өмнөх жилүүд тэрний жилүүд бол 2 робот эсвэл 3 роботоос бүтдэг байсан бол энэ жилийн хувьд ганцхан роботоос бүтэх боломжтой. Тэмцээний онцлог гэх юм бол ганцхан робот хийж оролцож байгаа. Тэгээ ганц робот хийж байгаа учраас одоо сайн роботыг тэмцээнд сайн оролцох гэж бодож байна. Агаарт ямар нэгэн зүйлийг шийдэж харваж тодорхой байнд тусгах даалгавар 2013-2015 оны Робокон тэмцээний дүрмд байсан юм. Энэ жилийн тухайд хөнгөн тавгийг 2, 5, 8 м буюу янз бүрийн зайд шийдэн тусгаж оноо авахаар онцлог юм а. Диск маань өөрөө хөнгөн анжлын дүрмд стандарт диск 38 г диск тэгээд өөрийнх нь авар хэмжээ нэлээд том учраас агаар эсэргүүцэл өөр дээр нь их одоо их ирж байгаа юм. Одоо жишээ нь энэ хийж байгаа лабораторидоо цон хонгорхой ч юм уу салхилахад диск маань буцаад ирэх ч юм уу. Тийм хүндрэлүүд бол байгаа. Ингэж шийдэх энэ хоёр бух бол шал өөр байгаа. Ер нь айгүйх нөлөөлж байгаа. Тэгээ сенсорууд шийдэж байгаа. Сенсорууд шийдэж байгаа нь ямар учиртай вэ гэхээр дискийг эргүүлж шийдэхээр тэгшгээ явна. Зүгээр хойноос нь цохоод үлээгээд тэр диск явахгүй хөнгөн 38 г. Тиймээс одоо эргүүлж шийдэх одоо өөр одоо ямар боломж байна тэр бүх боломжийг хайж байгаа. Зөвхөн ихний туршилт. Энэгээр одоо бас болж өгөхгүй одоо дахиад 2-3 санаа байгаа. Яг тэднээсээ бүгдийг туршиж үзнэ.
Тэгээ аль оновчтой санаагаал тэмцээнд авч орно да. Синс үлээлгэж одоо синсний эргэлтээр диск шидэх ч юм уу. Нэг нь болохоор ер нь яг тиймэрхүү байгаа. Гэхдээ тэрнээс шагайгаа санаа бол байгаа. Ноц. Ерөнхийдөө мотороо хурдаар удирдах шидэд дээрээс нь тавцангаа өөрчлөлтөг болохоор ерөнхийдөө шидэх механизм аягүй хүндрэлтэй байгаа гэж байна. Өнцгөө тодорхойлоод тэгээд тодорхойлсон өнцгөө болохоор нөө автоматжуулалт дээр бичиж өгнө. Тэгээд миний бичиж тааруулж өгсөн товчлуур дээр дарах юм бол яг тэр байран дээр очиж зогсдог. Энэ жилийн дүрмэнд болохоор нөгөө одоо тавцан дээр хэмнэг зөхиж байгаа дисгээр тэр нь жоохон асуудалтай. Дээр нь тогтоож оноогоо авах. Тэрийгээ тэгэл олон талаас маш олон туршилтууд хийж байгаа да. Тавцан дээр байгаа бөмбөгөө зөхиод унгах бол асуудалгүй. Яг тавцан дээр яг яаж тогтоох вэ гэдэг л гол одоо анхаарах зүйл. За тэгээд тэн дээр бол янз янзын шийдэл байж болж байгаа. Мотороор эргүүлж, эргэлт хөдөлгөөнөөр гаргаж шийдэхэд болж байгаа. Тэгэхдээ тэрэн дээр болохоор нэг асуудал байгаа нь одоо яг эргэлдэж явж байгаа учраас агаар урсгалаас шалтгаалаад тойрж буух үзэгдэл. Буусан тохиолдолд одоо тавцан дээр ойгоод унчих тиймэрхүү асуудал байж байгаа. Тэмцээний дүрмд зааснаар хамгийн түрүүнд бүх тавцан дээрх бөмбөгийг унгааж, тавцан бүрт 1 тавг байрлуулж чадсан баг апаре буюу ялагч болно. Хэрвээ 3 минутанд ялагч тодорхгүй бол хамгийн өндөр оноотой баг ялагч болох юм. За цэвэр ялалтын тулд хамгийн хэцүү асуудал нь болохоор эсрэг багийнхаа буюу эсрэг багийнхаа талд байгаа тавцан дээр тогтоох. Тэр нь болохоор нэлээд зайтай учраас за ойролцоогоор 45 8 метрийн зайтай. Тэн дээр тогтоох л жоохон хэцүү. За энэ роботын хувьд болохоор ерөөд 2 одоороо хийж өгсөн байгаа. Тэгээд одоороо ингээд гинжээр холбогдоод тэгээд дээш шангуудаг механизм. Яг дээшэн доор шангуулах явцтай нэг гацаадсан учраас хин удирдлагын системээс жоон талтай юм болоо гэж хэлсэн л та. Түлхэх механизм нь ерөөдөө мотороор ихний ээлж манайх хийж гисэн манай роботын дээр энэ нь болохоор ямар дутагдaltaй талтай байсан бэ гэхээр одоо ингээд шидэд нэг эргэх хугацаа нь болохоор өөр хурдтай дискийн шидэцсэн учраас хийн цилиндрийг ашиглаж ирсэн. Хийн цилиндр дээр болохоор даваа тал нь гэх юм бол яг нэг жигд хурдаар хүчээр түлхэж өгч байгаа учраас диск маань яг жигд хурдаар явах боломжтой. Энэ робот маань ерөнхийдөө илүү энэ шинэ роботыг бодох юм бол илүү хөнгөн материалаар хийсэн. Тэгээд бас сайжруулсан зүйлүүд бол энэ дээр байгаа л та. Тэгээд жишээлбэл энэ дээр одоо сайжруулсан зүйл нь хэм бол өргөх механизм хийн боллооноор ашиглаад хийн цилиндр ашиглаад дээш нь өргөх механизм байсан байгаа. Энэ дээр нь болохоор одоо гинжээр өргөжсэн бол энэ дээр болохоор шууд ийм гүйдэг юм механизм хийгсэн байгаа. Зам гүйт зам. Тэгээд өөр даваа тал нь хэм бол энэ түлхдэг механизм нь бас ихний роботтойгоос адилхан ажиллагаатай. Хий удирдлагын систем гэх юм бол одоо бусад одоо зүгээр нөгөө нэг одоо тавиад хийх ч юм уу тэрийг бодох юм бол хий удирдлагын систем удирдах дэлгэх хэлбэр дутагдaltaй тал нь гэх юм бол хий алддаг. Тэг хий алддаг учраас олон баллаан тавьж өгсөн байгаа. Тэгээд түлхэх цилиндр дээр нэг тусдан нэг баллаан ч гэдэг юм өргөх дээр тусдан 6 баллаан. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженер технологийн сургуулийн багийн робот бүтээх ажил 1 сараас эхэлжээ. Найдвартай ажиллагаатай робот бүтээхийн тулд залуус олон хоногоор гэртээ харилгүй ажиллажээ. Тэд хаяа нэг салхилж сурч мэдсэн зүйлээ ярилцсан. Мөнхөр бол ерөөдөө програм тал дээр ажилласан шүү дээ. Жишээ нь програм талаас нь хэр юм сурав. Уг нь ихэнхдээ амар амархан байсан байхгүй юу? Тэгээ сүүлдээ нөгөө янз янзын юм орж ирээ. Тэрийн сайн бас ойлгохгүй байсан. Одоо бол гайваа. Механик хийцээ ихчээд. Механик хийцүүлдээ эхлээд нэг жоохон хүндрэлтэй яг шийдлүүдээ олж өгөхгүй байсан. Тэгээд улам ойлгоод ажил нь хөнгөрөөд тэгээд одоо л ер нь робот нэлээд гайг болсон. Жодж байгаа би л аа. Би тэгээд бүр 10 жилтэй байхдаа мөрөөддөг байсан. Робоком гэж ямар гоё тэмцээн бэ? Энэ л нэг орчих юмсан гээд. Тэгээд хайс хөдөө аж ахуйн сургуульд ороод энд орж байгаадаа бас өөр амар их бахархаж байгаа. Тэгээ ер нь одоо ингээд роботын тэмцээн боллоо. Манайхаа ер нь оператор болох сонирхолтой хөлт байна уу? Байна. Болно шүү дээ.
Зүгээр хэдүүлээ тэгж байгаагаар сайхан өрсөлдөөд болчихвол яа. Гэхдээ зүгээр би болчихоо. Багийнхан олуула хүн бүрэл талбайд гарч машина жолоодон даалгавар гүйцэтгэхийг хүснэ. Гэтэ би ер нь өөрөө бас атаад оператороор болчвол бас гайгаа. Гэтэ оператор хийхэд бол яг өөрөө би туршилт хийж байхад бол их юм шаардсан. Надаас бол мэдрэмж тэгээ хараа одоо юу гэдэг баг бүх мэдрэхүүгээл баг ажиллуулна. Одоо сэнсний эргэлтийн чимээ хүртэл сонсохгүй бол одоо бүм диск буруунистик ч юм. Тиймэрхүү юмнууд тохируулах зөндөө юм байна. Өрсөлдөөн бол манайд их байгаа. Оператор механик буюу гар удирдлагатай робот байгаа учраас яг л оператор ямар байна? Тэр л ерөнхийдөө тэмцээний амжилт гарах үндэс бол. Оператор ерөнхийдөө бол яг хийгээд бэлэн болцсон байгаа роботын дээр бол туршилтаа гээд сайн роботтойгоо л сайн холбогдож өгөх хэрэгтэй. Олон хүний дунд гараад сандардаггүй тийм ээ. Ерөнхийдөө нэг тийм 50 ч юм уу да тиймэрхүү нэг сонгоно гэл бодцсон байж байгаа. Энэ диск бол яг энэ жилийн AB Europcon 2017 оны яг гол тоглолтын диск байгаа. 38 г. Тэгээд бид нар яг анх харж байхдаа бол бичлэгийг яг үзчихсэн ямар хөө бөмбөг байна гэхэд яг одоо энэ бөмбөг маань ингээд жижигрээ баг ингээд базгчдаг. Тэгээ буцаад хэвэндээ ордог ийм материалаар хийсэн бөмбөг байгаа. Диск юу нэг үнэтэй байгаа. Робот гэхээс илүү баг диск нам өмнөд явчих. Яг тоглолтондоо бид нар өөрсдөө бөмбөг авах юм бол 50 бөмбөг хэрэгтэй. 50 бөмбөгөөр тоглоно. 50 бөмбөг юм бол одоо 1.40-ээр 2 сая төгрөг болж байгаа. Тэгэхээр материал нөө роботын материалгүй 2 сая төгрөг бөмбөг авах гэхээр юм хэцүү байгаа. Team Trust event гэж яагаал. Хөдөө аж ахуйн их сургуулийн инженери технологийн сургуулийн багт нэг сурагч гишүүн бий. Тэр бол 23 дугаар дунд сургуулийн 10 дугаар ангийн сурагч Гэгээрл. Архитектор уран барилгач болно гэсэн хүүгийн мөрөөдөл өнгөрсөн жил онгоцонд анх удаа сууж үзснээр өөрчлөгдөжээ. Онгоцонд суудаг биш, онгоц бүтээдэг хүн болъё гэж тэр шийдсэн байна. Сайн инженер болохын тулд Робокон тэмцээнд оролцох ёстой гэж тэр ойлгож, багш нар болон багийн гишүүдээс зөвшөөрөл авч энэ багийн туслах гишүүн болжээ. Би бас өөрөө их нийтч хүүхд. Тийм болохоор би одоо ах нартай, тийм нэгдүгээр үсээ ах нар бах нар бүгднтэй нь би одоо сайн найзууд болж чадсан байгаа. Гар үлээл зарагдана. Тэгэл хоолын тэгээд роботтаас үр дүнтэй юм аа. Хайн гэснээс би гармаар одоо хөлмөл авах тиймэрхүү юм зөнд бас. Би энэ тийм төрүүлэх нь бол энэ одоо юу ч шахгүй. Мөрөөдөлдөн хүрэхийн тулд тууштай ажиллаж байгаа Гэгээрл хүүд багийнхан чаддаг мэддэг болгоноон зааж сургана. Бодож сэтгэснээ өөрөө хийж бүтээх чадварт тэр алхамаар суралцж байна. Одоо жишээлбэл програм бичих, роботынхоо одоо тимийг хий гэж зааж өгөхлөөр би тэрийг хийждэг. Яг одоо бустай нэг ижил харьцаж байгаа намайг заавал нэг 10 дугаар ингээ өгдөхгүй яг 1 2 3 дугаар курс гэхгүй яг л жирийн манай багийн хүүхдүүдээр л бүгд харьцдаг. Намайг дэмжээрэй. Тэгээд багтаа намайг дэмждэг найз нөхөд багш настай бүгдэнд нь баярлаа. Сургуулийн зүгээс бол Робокон тэмцээнд оролцсон. Тэгээд санхүүг нь гаргаж өгөөд, анги техникийг гаргаж өгөөд бүх боломжтой бололцоогоор нь дэмжиж өгч байгаа. Учираас одоо энэ жилийн хувьд бол амжилт гаргахыг хүсэж байна да. Энэ биднийг дэмжиж байгаа захирал одоо гэнх хоёр инженери технологийн сургуулийн захирлын хоёртаа баярлалаа гэж лээ. Тэгээд одоо энэ лабораторийг бас биднэрт ингээд хүлээлгэж өгөөд ингээд энэ ч юмаа хийж гаргаж өгсөн тэнхмийн эрхлэгч Ганбатагчтай баярлалаа. Оюун ухаан мэдлэг чадвараа хөгжүүлэн Робокон тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа Хөдөө аж ахуйн их сургуулийн инженери технологийн сургуулийн багийн залуустан амжилт хүсье. Ийм л зорилго тэмүүлэлтэй бүтээлч залуусын хөдөлмөр зүтгэлээр Робокон тэмцээний түүх баяжиж эх орон эргэх дэлхий хөгжин өөрчлөгдөдөг юм. Сурснаа алсыг гарт болон сэтгэл чанаас бодлоо зүйл үгүй